Сайн байцгаана уу? Хөвсгөл эрчим багийн тамирчин Хонгор Зүйл байна. За ингээд би өөрийнхөө аз жаргалтай, дурсамжтай 9 зургийг та бүхэнтэйгээ хуваалцах юм байна. За ингээд зургандаа орцгоё. За эхний зураг гэх юм бол би ингээд гэр бүлээ танилцуулах гэсэн юм аа. Тэгээд би эцэгхээс гуруулаа, айлын том, 2 эрэгтэй дүүтэй. За дараагийн зураг гэх юм бол би одоо ам бол гуруулаа, нөхөр охины хамт амьдардаг. За тэгээд нөхөртөөгөө болохоор яг болол тоглож байгаад, бололоос болж танилцаад ингээд тамирчны гэр бол болж одоо амьдарч байгаа хүн маань 6 настай. Энэ зураг болохоор өмнөх 23-аас 24 оны үндэсний дээдлийн авраг авсны дараа хаалтын ажиллагаан дээр ахуулсан бас аз жаргалтай мөчүүдийн маань нэг байна. За дараагийн зураг гэх юм бол би анх болиулын гараа тавихтаа 2010 онд Инакури багт орж исэн. За тэгээ Инакури багт их нартайгаа Инакури 1-р үеийн тамирчтай их нартай хамт бэлтгэл хийгээд хамт амьдардаг байсан. За яг энэ зурган дээр гэх юм бол Инакури багийн 2-р үеийн тамирчид яг ингээд хамгийн анхны тэмцээндээ орж байгаа, хамгийн анхны клубүүдийн чанартай тэмцээнд орж байгаа. Тэр тэмцээнд анхны тэмцээнээсээ хүрэл медаль авсан ийм бас аз жаргалтай, тийм хамгийн дурсамжтай, хамгийн амттай медаль авч исэн тэр тэмцээний зураг байна. Энэ зураг болохоор 2014 оны хаврын тэргүүн гээд клубүүдийн аврагт шалгаруулах тэмцээн болдог. Тэр тэмцээнд оролцож исэн зураг байна. За тэгээ энэ зураг нэр гэх юм бол Инакури клубын үүсгэн байгуулагч Жанжийнхан захирал байна. Тухайн үед байдаг байсан манай Чонгийнхоо тасалжуулагч, хэрлэн тасалжуулагч нар мад байна. Тэгээд бидэд 2 багаар ороод эгч нарын маань баг төрүүлээд бид нар анх удаа орж байгаа гэдэг хүрэл медаль авч, миний хувьд гэх юм бол шилдэг даавуулагчийн тусгай шагнал авч исэн тийм дурсамжтай тэмцээн байна. За дараагийн зураг гэх юм бол би 2017 онд Инакури клубтэй эссэн гэрээ манд дуусаад 2018 оноос эхлээд Хоббис клубтэй гэрээ байгуулж хамтарч ажилласан байгаа. За тэгээ Хоббис клубтэй ороод гаргасан амжилт гэх юм бол 2019-2021 оны дээдлийн тэмцээнүүд хоёуланд нь мөнгөн медаль хүртсэн байгаа. За тэгээд бас ингээ волейболын замнал мартагдгааргүй дурсамж болсон бас чамгүй амжилт гаргасан баг хамт олон маань байгаа учраас энэ хамт олонныгаа ингээ дурсахгүй байхын аргагүй байна. За энэ зураг гэх юм бол Хоббис клубтэй гэрээ дусаад гарснаас хойш хөвсгөл эрчим клубтэйгээ нэгдсэн байгаа. Тэгээд манай багийн хувьд гэх юм бол 2022 онд үүсгэн байгуулагдсан. Орчин тэмцээн болгондоо төрүүлсэн одоогоор юм маш том амжилттай явж байгаа баг. Тэгээд 2 удаагийн үндэсний дээдлийн авраг баг хамт олон байгаа. Тэгээд ингээд баг хамт олноо танилцуулж байгаадаа баяртай байна. Тэгээд бидний аврагаа хамгаална гэсэн зорилготой байсан тэмцээнд оролцоод аврагаа хамгаалсан хамгийн аз жаргалтай, дурсамжтай мөчүүний зураг байна. За дараагийн зураг маань гэвэл найзуудын маань зураг байна. Би ингээд энэ яг зурган дээр харагдаж байгаа 6 хүн гэх юм бол бидэд бүгдээ Инакури клубээс гарсан нь тэгээд волейболоор дамжуулаад амьдралынхаа найзуудыг олж авсан. Одоо хүртэл хамгийн ойр дотн байдаг миний хамгийн сайн найзууд байна. Тэгээд маш олон жил одоо Инакури клубд орсноос хойш гэдэг чинь 14 жил найзаж байгаа найзууд маань байна. За дараагийн зураг гэх юм бол 2022-оос 2023 оны үндэсний дээдлийн тэмцээний үн цэнтэй тоглогч гэсэн маш том шагнал авсан зураг байна. Тэгээ мэдээж тамирчин болгоны дотор байдаг хүсэл мөрөөдөл байдаг. Тэр маань бол мэдээж яхааргүй дээдлийн үндэсний тоглогч болох байсан. Тэгээд энэ тэмцээнд оролцоод үн цэнтэй тоглогчийн шагнал авсандаа маш их баяртай, маш их аз жаргалтай байдаг. Тэгээд энэ зургаа орууллаа. За дараагийн зураг гэх юм бол шгшээ огта сая энэ жил шгшээ ахлаад тэмцээнд оролцсон. Тэгээд миний хувьд гэх юм бол 2015 оноос шгшээ багтаа нэгдсэн. Тэгээд 15 оноос хойш нийт бараг 10-аад тэмцээнд оролцсон байна. Тэгээд энэ жилийн хувьд шгшээ баг ахлагч орсон. Тэгээд бас л энэ бол маш хүн болгонд олдоод байдаггүй маш нэр хүндтэй. Нэр хүндтэй гэж хэлэхээс илүү маш хариуцлагатай тийм багийн ахлагчийн ажил томилогдсон байгаа. Тэгээд тэр энэ тэмцээнд ингээд багийн ахлагчаар оролцоод тэгээд ингээд маш дурсамжтай байсан учраас тэгээд энэ зургийг ингээд дурсамжтай аз жаргалтай зурганд оруулж байна. За хамгийн сүүлийн зураг гэх юм бол Азийн наадамд оролцсон тэмцээндээс Таиландтай тоглосон тоглолтын зураг байна.
энийг яагаад хамгийн аз жаргалтай, дурсамжтай зурагтаа ингэж хамруулж байгаа вэ гэхээр Таиланд гэдэг бол мэдээж дэлхийн хэмжээний баг. Тэгээд энэ багтаа тоглохыг хүсэж мөрөөддөг байсан. Тэгээд энэ Азийн наадам оролцоод Азийн наадам чинь 4 жил нэг удаа болдөө шүү дээ. Тэгээд тэр тэмцээнд оролцоод тэгээд тэр багтайгаа тоглолт хийгээ. Тэр багийнхаа эсрэг оноо авах мэдрэмж барыг миний мөрөөдөл шахсан. Тэгээд энэ мөрөөдлөө биелүүлээд тэр багтайгаа тоглоод амьдралдаа хизээж мартагдахааргүй мөч манд байсан учраас ингээд хамгийн аз жаргалтай, дурсамжтай зурганд орууллаа. Тэгээ ер нь анзаараад байхад миний тоглолтны үеийн агшнуудын зургууд хөвчлэн яг энэ подтой байдаг. Тэгээд маш их хүсэж тэмүүлж одоо оноо олгоны араас зүтгэдэг шүү дээ. Тийм болохоор л аюу их баярлсан үеийн маань поз юм шиг байгаа юм би тэгж бодож байна. За тэгээд миний ингээд амьдралын хамгийн дурсамжтай, аз жаргалтай мөчүүдийг хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Хөвсгөл эрчим багийн тамирчин Хонгор Золиолаа. Тэгээд бид бүхэн энэ жил дахиад аварга хамгаалах гэж хичээн зүтгэн та бүхэн биднийг дэмжээрэй.